бид Өмнө Говь аймгийн Далан цадгад хот дээр ирсэн байна. Тэгэхээр Өмнө Говь аймгийн хувьд хэм бол өнгөрсөн жилийн хугацаанд буюу 1 жилийн хугацаанд та бүхний харж байгаа энэ замыг тавьсан. За замын үргэлжлэх урт нь гэх юм бол 30 км байгаа. Энэ жилийн хувьд бол бас мөн 20-оос 70 км замыг тавихаар төлөвлөж байгаа юм байна. За түүнчлэн музей болон за бусад одоо барилгуудыг шинжиж, дээрээс нь цэцэрлэг сургуулиа гадаа 0-гүй болгох, за мөн шинээр цэцэрлэг сургууль барих зэрэг бүтээн байгуулалтын одоо ажил хийгдэж байна. Аймгийнхаа орон нутгийн төсвийн орлогоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар Баяндал, Ноён, Сэврэ 3 чиглэл рүү бид ингээд зам тавьж байна. За энэ зам маань бол одоо аялал жуулчлалыг дэмжиж байгаль орчныг сэргийлсэн, тэгээд хүн ардаа зориулсан ийм зам байгаа. Тэгээд сүүлийн одоо 4 жилийн хугацаанд бас удаашралтай байсныг одоо 2021 оноос эхлээд ингээд өнгөрсөн жилд ялангуяа 30 км замыг урагшлууллаа. Цаашлаад бид өхөн энэ орон нутгийнхаа төсвийн хөрөнгө оруулалтаар бусад сумдууд руугаа зам тавих бас хэтийн одоо төсөөлөл ийм төлөвлөгөө бол байгаа. Үр хангай Өмнө Говь хоёрыг хооронд нь холбох энэ замын дагуу бол Булган, Мандлоо сумдуудыг холбох ийм судалгааны ажлууд бидэнд хийгдэж байна. Энэ зам маань ашиглалтанд орсноор бол энэ аялал жуулчлалыг хөгжүүлж, энэ зам дагсан сумдуудын аж амьдрал, энэ худалдаа наймааг дэмжсэн, хүн ардын одоо зорчих, эрүүл аюулгүй зорчих энэ бүх юмнууд нь ингээд хангагдах юм аа. Цаашдаа энэ замыг одоо орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаараа хийн. Дээрээс нь одоо Монгол улсын конституцийн тухай хууль, Монгол улсын одоо шинээр одоо сан байгуулж, орон нутаг сан байгуулж болох ийм хуулиуд батлагдсан зөвшөөрлүүд гарсан учраас бид бүхэн аль болох энэ орон нутгийнхаа төсөвт одоо тулгуурлаж, уул уурхайн компаниудтайгаа самтын ажиллагааны гэрээ байгуулж энэ замыг урагшлуулахын тулд ажиллаж байна. За Өмнө Говь аймгийн одоо бүх сумдууд, бүх одоо сургууль цэцэрлэгүүд ер нь одоо гадаа 0-той ийм сургууль цэцэрлэг бол одоо байхгүй болж байгаа. Тэгээд төрийн байгууллагууд ялангуяа энэ ер нь төвлөрсөн цэвэр бохир усны системд холбогдсон байгаа. Цаашлаад бид өхөн аймгийн төв дээрээ одоо сүүлийн 2007 онд гарсан зургийн дагуу 2019 оноос барилгын ажил эхэлсэн музей, мөн театрыг одоо ашиглалтанд оруулж байна. За ингэснээрээ одоо манай Өмнө Говь аймгийн одоо хувьд бол хамгийн орчин үеийн музей, театртай болсноороо энэ аялал жуулчлал хөгжиж, дотоод гадаадын аялал жуулчлалыг татах юм таатай аваар амьсгал бий болж байна.